Сайн байцгаана уу? Тоог 10-т, 100-т, 1000-таар тоймлох хичээлээ үзье. Тоог 10-таар тоймлохдоо тоймлох орон буюу 10-ын оронгоо тэмдэглэнэ. Нэгжийн оронгийн цифр 5-аас бага буюу 1, 2, 3, 4 байвал 10-ын орон хэвээрээ нэгжийн оронтыг болно. Нэгжийн оронгийн цифр 5-аас их тавтай тэнцүү буюу 5, 6, 7, 8, 9 байвал 10-ын орон дээр 1 10-т нэмж бичнэ. Харин нэгжийн оронгийн тоо тэг болно. Жишээ нь 1892 10-ын оронгийн арын нэгжийн орон маань 5-аас бага тоо байгаа учраас 10-ын орон хэвээрээ нэгжийн орон маань тэг болжээ. 7234 нэгжийн орон маань 5-аас бага тоо байна. Тэгвэл 10-ын орон маань хэвээрээ бичигдэж нэгжийн орон маань тэг болжээ. Дараагийн тоо 967 нэгжийн орон маань 5-аас их тоо байна. Тэгвэл 10-ын орон дээр 1 10-т нэмэгдэж нэгжийн орон маань тэг болжээ. Дараагийн тоо 2786 10-ын орон маань 8. Нэгжийн орон маань 6 буюу 5-аас их байгаа учраас 10-ын орон дээр маань 1 10-т нэмэгдэж нэгжийн орон маань тэг болсон байна. 2786 маань 10-ын оронгоор тоймлвол 2790 болох нэ. Тоог 100-таар тоймлохдоо тоймлох орон буюу 100-ын оронгоо тэмдэглэнэ. 10-ын оронгийн цифр 5-аас бага буюу 1, 2, 3, 4 байвал 100-ын оронгийн орон хэвээрээ 10-т болон нэгжийн орон тэг болно. 10-ын оронгийн цифр 5-тай тэнцүү буюу 5-аас их байвал 5, 6, 7, 8, 9 гэсэн цифр байвал 100-ын орон дээр 1 100-т нэмж чинь харин 10-т болон нэгжийн оронгийн тоо тэг болно. Жишээ нь 1892 100-ын оронгоо тэмдэглэлээ. 10-ын оронгийн тоо маань 5-аас их буюу 9 байна. Тэгвэл 100-ын орон дээр 1 100-т нэмэгдэж 10-т болон нэгжийн оронгийн тоо маань тэг болсон байна. Дараагийн тоо 7234 100-ын оронгоо тэмдэглэлээ. 10-ын оронгийн тоо маань 5-аас бага буюу 3 байна. Тэгвэл 100-ын орон хэвээрээ бичигдэж 10-т болон нэгжийн оронгийн тоо тэг болно. Дараагийн тоо 867 100-ын оронгоо тэмдэглэлээ. 10-ын оронгийн тоо маань 5-аас их буюу 6 байна. Тэгвэл 100-ын орон дээр маань 1 100-т нэмэгдэж 10-т болон нэгжийн орон маань тэг болно. Дараагийн тоо 2726 100-ын оронгоо тэмдэглэлээ. 100-ын оронгийн тооны арын орон буюу 10-ын орон маань 5-аас бага тоо байна. Тэгвэл 100-ын орон хэвээрээ бичигдэж 10-т болон нэгжийн орон маань тэг болох нэ. Тоог 1000-таар тоймлохдоо тоймлох орон буюу 1000-ын оронгоо тэмдэглэнэ. 100-ын оронгийн цифр 1, 2, 3, 4 буюу 5-аас бага тоо байвал 1000-ын орон хэвээрээ 100-т 10-т нэгжийн орон тэг болно. Харин 100-ын оронгийн цифр 5-тай тэнцүү буюу 5-аас их тоо буюу 5, 6, 7, 8, 9 байвал 1000-ын орон дээр 1000 нэмж чинь харин 100-т 10-т нэгжийн оронгийн тоо тэг болно. Жишээ нь 1892 1000-ын оронгоо тэмдэглэлээ. 100-ын оронгоо харуул 5-аас их тоо байна. Тэгвэл 1000 нэмээд 100-т болон 10-т нэгжийн орон маань тэг болжээ. 7234 1000-ын оронгоо тэмдэглэлээ. 100-ын орон маань 5-аас бага тоо буюу 2 байна. Тэгвэл 1000-ын орон хэвээрээ 100-т 10-т нэгжийн оронгийн тоо тэг болно. 1967 100-ын оронгийн тоо 5-аас их буюу 9 байна. Тэгвэл 1000-ын орон дээр 1000 нэмэгдэж 100-т 10-т
нэгжийн оронгийн тоо тэг болно. 5386. Зуутай оронгийн тоо 5-аас бага буюу 3 байна. Тэгвэл мянгатай оронгийн тоо хэвээрээ бичигдэж 100-т болон 10-т нэгжийн оронгийн тоо тэг болжээ. Тоог 10-т, 100-т, 1000-аар тоймлох хичээлээ ойлгосон гэж найдаж байна. Амжилт хүсье. Баярлалаа.